За сайн байцгаана сонсогчдоо. Шинэ ирний шинэ хүн сургалтын төвөөс эрхлэн гаргаж байгаа энэ удаагийн подкаст эхлээд бэлэн болж байна. За энэ удаа бид зөвхөн чөлөөт ярилцлага та бүхэндээ хүрэхээр бэлдлээ. За одоо та бүхэндээ сургалтын төвийн төгсөгч Нараа маань өөрийнхөө амьдралын тууллаасаа бидэнд бас сургамжуулах түүхүүдийг хуваалцахаар ирсэн байна. За сайн байна уу Нараа? За сайн байна уу? За өөрийнхөө амьдралынхаа тууллаасаа бидэнд бас ярьж өгөөч. За би болохоор технологийн чиглэлээр ажилладаг, мэдээллийн технологийн мэргэжилтээр. Тэгээд нэг 23 он хүртэл миний амьдрал ерөөсөө амар юм шулуун дардан замаар дээшээ явсан байхгүй арган амьдрал маань. Тэр бүлүүр хөвгттэй болоод тэгээд ажил төрөл доороос ахуулаад одоо албан тушаал ахаал цалин мөнгөний мэдээлэлтэй мэдлэг чадвар хоригдлуулаад арган амьдрал дээрх. За тэгээ явж исэн чинь 23 онд хүзүү өдөд хэлсэн. Тэгээд хүзүүнийхээ шалтгааныг анх ухаанаар яваад үзгээр хүзүүний суулттай гэж байгаа. За тэгээд суулттай одоо эмчлэх янз бүрийн аргаар үзэж байгаа юм л да. Европын болон уламжлалт анхаа ухаан зүй төнөөр физик эмчилгээ гэдэргээ явсан чинь ерөөсөө нэг л болж өгдгөө. Тэгээд би бодохдоо болохоор цаанаасаа намайг чиний дотор ямар нэгэн тийм буруу итгэл үнэмшил юм уу? Тийм нэг сэтгэл зүйн хувьд ч юм уу нэг болохгүй юм дотор ч байгаад байна. Энэ бол махан биений өвчин биш ээ гэж байгаа юм шиг мэдрэмж надад өгдсөн. Тэгээд тийм нэг дутуу мэдрэмжээ дүүрэх гээд хайгаад байгаа юм шиг амар их мэдээлэл интернетээр ухаал үзэл яваад захгүй юу. За тэгж жагаад нөгөө өвдөлт маань одоо янз бүрийн эмчилгээ хийгээд хахад өвдөлт ерөөсөө намдаж өгөхгүй улам нэмэгдээд тэгээ сүултээ бүр нэг босох тэнхлэгүй болтлоо. Өвдөлт ортлоо өвдөд. Тэгээд 24/7-оор өвдөж байгаа байхгүй юу? Ерөөсөө тийм амралт гэж байхгүй. Шөнө баг унтчихсэн ч баг өвдөстэй сэрэнгүүт өвдөн унтах гал өвдөж яхад өвдөн. Тэгээд өвдөлт маань сүултээ тийм амьдрах хүсэлгүй болгож ирээд тэгээд яг амиа хорлоо гэдэг бодол бол орж ирэхгүй. Гэхдээ өхмөр санагдаад зүгээр самсаргүй явж байгаад хүчээсээ намайг нэг том автобус ирээд дайрчаасаа гээд зам гарахтаа жишээлбэл албаар том автобусны урдуур гардаг ч юм уу тиймэрхүү байдалтай болцсон. Тэгээд бүх юм утгаж ирэх болсон. Амьдрал, ажил бүх юм утгаж ирэх. Тэгээд одоо нөхөр хүүхэдтэй мөртлөө хүүхдтэй хүн чинь нэг санаа их хүн чинь санаа зовоод ингээд хөвч болохгүй гэж бодсон шүү. Тийм бодол ерөөсөө байхгүй. Зүгээр хүүхдээ аваад хүүхэд бэлэн болцсон явж хагаад 24 оны 5 сард юм байна. Яг би нэг зүрх рүүгээ орсон нэг тийм подкастыг сонссон юм. Тухайн үед болохоор хайж явж хагаад надад тохиолдоод байгаа шинж тэмдгүүд нь ухамсарын сэрэлт, сүнсний сэрэлт юм байна гэдэг ойлголт аваад тэгээд тэр чиглэл рүү судалж явж хагаад нэг подкаст олоод тэгээд тэр подкастныхаа пэйж рүү орсон чинь яг сургалт зарласан байсан. Тэгээд сургалтанд нь шууд тэр өдрөө бүртгүүлээд төлбөрөө төлөөд орсон чинь яг тэр оройн 9 цагаас сургалт маань эхэлсэн. Тэгээд тэр сургалтын дээр их зэ багш хичээл заасан. Тэр нь болохоор онлайны 7 хоногийн сургалт байсан. За тэгээд тэр болохоор хүрдний цэвэрлэгээ гэдэг одоо анхны шатны сургалтууд гэсэн үг шүү дээ. За тэр сургалтын дээр болохоор дотоод руугаа өнгөх, дотоод одоо хүнний сэрээгээ дотоод хүнтэйгээ холбогдох, тэ харилцах чиглэлийн зааж байгаа шүү дээ. Тэгсэн чинь би гайхамшигтай нэг шөнө яг нэг орой өөр дээрээ төвлөрч сууж байгаад өөрөөсөө тийм хариулт авсан байхгүй юу? Асуулт асуугаад хариулт авсан. Тэрний өгсөн бэ гэсэн чинь миний хүзүү яагаад өвдөд идэг юм болоо гэж би надад ерөөсөө ганц л асуудал хэлсэн тохойд бүх юм хэвэн ажил амьдрал гэр бүл нэтэр бүх юм хэвэн. Гэхдээ ганцхан л өвдөлт гэсэн хүзүүний өвдөлт. Тэгээд хүзүү яагаад өвдөд идэг юм болоо гэд асуусан чинь хүлээстэй гэдэг үг орж ирсэн. Тэнгуутаа намайг олсоор хүлцсэн юм шиг хүлээд ингээд битүү хүлээд би ерөөсө хөдөлж чадахгүй зогсож ирсэн тийм дүр зураг харагдаад тэгэл ойлгосон байхгүй юу ийм хүлээстэй хөдөлж чадахгүй байгаа юм чинь хүзүү өвтгөөс өөр яах вэ гэж бодоод тэгээд байж байгаад миний айдас юу вэ гэд асуусан чи бас хариулт орж ирсэн. Тэр нь ингээд нэг өмнө болж исэн үйл явдал ингээд дүрслэгдэж одоо над дурсамж харагдаад тэр нь би тэрнээс харчаад би хүн омдохоос айд юм уу гэсэн асуусан чинь үгүй чи голөгтохоос хинч биш болохоос ад үзэгдгээс айдаг гэдний дотроос амар сонин тийм яг чихэн сонсогдож байгаа биш. Гэтэ яг сонсогдсон. Яг нэг миний хоолоор хэлж байгаа юм шиг. Тэгснээ намайг дахиад загнаад
ёстой гэсэн юм байхгүй. Болохгүй гэсэн юм байхгүй. Тэгээ би тэрнээс юу ойлгосон гэсэн чинь би аюу их ёстой болохгүйг хүлээсэн дунд амьдраад байгаа юм байна. Одоо жишээлбэл за ажилдаа тэдний цагт очих хэрэгтэй. Өнөөдөр заавал энийг дуусгах хэрэгтэй. За тэнгуутаа одоо тийм хийж болохгүй. Юу гэдэг нь те. Шавдлаа гэхэд тагтруулж ууж болохгүй гэх юм бүх юм дандаа юм болохгүй ёстойг хүлээсэн. Тэгж анхны сургалттай учирсан да. За тэгээд сургалтаа тухайн үед жилийн өмнө 7 хоногийн сургалт дуусчаад би тэгээд орхиж байгаа юм гүнзгийдээс авахгүйгээр. Тэгээд нөгөө үхий гэдэг мэдрэмж маань арилцсан, гайгүй болсон. Ерөнхийдөө айгүй тийм сэтгэл санаа сэргээд ирэн гутал нь за би зүрхэлчлээ гэж бодоод аргын амьдрал руу орчиж байгаа байхгүй юу. Тэгэл ажлаа хийгээл нөгөө хэдийнүүдээ хийгээл яваад исэн. Тэгсэн чинь сая энэ оны хэдэн сард 3 сард уу те 2 сард ч юм уу. Бас ерөөсөө биш нэг л болж өгдөг ерөөсөө биш санагдаад. Тэгээд нөгөө багш маань сүнсний үзлэг хийдэг, тандалт хийдэг. Тэгээ ер нь л нэг тандуулж үзмээр санагдаад тэгээд багш руугаа холбогдоод тандалт хийлгэе гэд тандалтанд ороод тэгсэн чинь яг сургалтыг анхан дундын сургалт эхлэх төгсөмсөн. Тэгэл анхан дундаа ороод өөрчлөлөөл ерөөс ямар ч хэрэгэлцээ байхгүй шууд биеттэй ороод явсан. Тэгэж энэ бодлын эзэн гэдэг манай сургалтын нөхдөд холбогдсон байна тий. Чиний хувьд яаж энэ сургалтанд анх ирэх болсон? За. Хоёулын гэж ер нь туул ер нь бас төстэй юм байна да. Миний 2022 онд бас яг хүзүүний яг юу хоорондын мөгөрс хоорондын юу хоорондоо ингэ шахагдаад ингэ диск дараад бас ингэ гарлаа өгдөж эхэлсэн. Тэгэхээр тэр үед би бас нэг Монголдоос нэг гайгүй компанид захирал ажил албан тушаалтай нэлээд олон бас хүндээр ажилладаг захирлагаа дууддаг нэг баг дотор л яваад байгаа юм санагдаад итгэсэн. Тэгээ гар ингээд өвдөд эхэлсэн чинь за энэ амьдрал юу вэ? Ингээл гар мар ингээд одоо эмчнэр бол хэлж байгаа. Чи одоо хагалгаа хийгээд энэ аюу том хагалгаа хийнэ гэд. Тэгэхээр одоо энэ амьдрал чи юу вэ? Одоо мөнгө гэж явсаар хэлтэл те. Ингээд дуусчих хөлөө одоо би хагаа бас бодох юм байна хүн гэдэг чи юу вэ гэд. Тэгээ бодоод Солонгос улсад очиж эмчилгээ хийлгээд тэр үедээ бас яг сүнсний сэргэлтийн подкастуудыг аюу сонсдог байсан. Тэгээд одоо яг ингэ сүнс сэрж байгаа юм шиг санагдаад байнга нөгөө ижилхэн доо хараад дээрээсээ байнга л нөгөө энэ амьдрал юу вэ гэдэг нөгөө бүр их чандын чанд руу аяг явдаг болсон. Өмнө нь болохоор нэг захирал гэдэг багтаа тэгээ хүм болгонтой ингээд захирлын өмнө сарцаад өөрөө нэг дээр бусд нь ингээд юм доорох юм шиг. Гэтэ аль болох нөгөө нэг ойлгох гэж нөгөө эмпати гэж ярьдаг шүү дээ тий. Нөгөө нэг бүр их ойлгох гэж хичээдэг гэсэн ч гэсэн цаанаа л нэг энэ миний ажил биш байна. Би ингээд дүрд ороод яваад байна гэдэг мэдрэмж надаас ингээд салахгүй батсан. Тэгээ Монголд ирээд явж байгаад нэг яг энэ подкастуудыг сонсч явж байгаа ажлаасаа ерөөсөө болох юм байна гэж шийдвэр гаргаад тэг ерөөсөө энэ ажлаас ерөөсөө болоод одоо юу их сайн мэдгүй тэгээ ажлаасаа гараад Канада улс руу очиод тэндээ ажиллаж хөдөлмөрлөөд ажиллая гэж утсан. Тэгсэн чинь очиод бас айгүй хөндлөлтөнд орсон. Сэтгэл зүйн бүр авах юм байхгүй болоо тэнд ажил төрөл болтохгүй ер нь за энэ гадаад улс ч бас хэцүү юм байна. За ер нь Монгол руу буцъя. Гэхдээ энэ ажилдаа бол би буцааж орохгүй хийхгүй маань харин өөр л нэг юм хийх нэг тийм дуудлага байгаа даа маа гэдэг. Тэгээ Монголд ирээд ингээд байж байгаад яг чиний хэлдгээр энэ сургалтын төвийн багш нарын хэлсэн нэг подкастуудыг анх сонссон. Тэгээ ерөөсөө за энд л би сурах хэрэгтэй маань гэдэг энэ сургалтын төвд хурж ирээд тэгээ хоёулаа нэг анги болоод ингээд уулзсан байна тийм ээ. Тэгээ энэ сургалтын төвийг одоо сураад энэ сургалтыг сураад чамд ер нь ямар өөрчлөлт мэдрэгдсэн бэ? За надад бол маш их өөрчлөлт мэдгдсэн. Тэгээд одоо хамгийн гол ойлгосон юм ер нь аюу их юм ухаарсан ойлгосон. Хамгийн гол ойлгосон юм нь нөгөө би засварвал ертөнц засагнаа. Би өөрчлөгдөл ертөнц өөрчлөгдөнө үйл юм байна. Ерөөсөө. Тэгээд бидэнд тохиолдоод байгаа одоо сөрөг сэтгэл хөдлөл ямар нэгэн тийм муу зүйл ч юм уу тий асуудал болгоны шийдэл хариулт шалтгаан бүх юм миний дотор л байж идэм байна. Тэрийг би өөрөөсөө ингээ асуугаад ч юм уу тий одоо олж мэддэг болж чадсан ерөөсөө хамгийн том давуу тал. Миний хувьд ч гэсэн бас ер нь аюу их өөрчлөлтүүд мэдрэгдсэн. Одоо ер нь хичээлдээ суугаад нэг 2 хоногоос л ер нь би сэтгэл санаа бол маш их сайхан сайжраад цөм бэлэг тэр зүүдээр ирж байгаа мэдрэмжүүд бид ирж байгаа өөрчлөлтүүд гэдэг тий тэрийг дагаад одоо яг арга тал дээр байгаа амьдралын проблем сэтгэл санаа одоо зовоос асуудлууд маань өөрөө ингээд аяандаа ингээд алхуурхан байхгүй болоод
ер нь арга тал дээр ч гэсэн сэтгэл санаа ингээ сайхан болоод эхэлсэн. За бэлэг тал дээр мэдээж маш олон өөрчлөлтүүд байгаа. Одоо дээдсүүд дээд би дээд хумсар гэдэг ер нь бол тайлбарлаж хэлвэл хүмүүс нэлээд гайхахаар аюу болно сайхан энэ амьдралдаа нэрхээр ийм сайхан байдаг юм, ийм мэдрэмж байдаг юм гэмээр тийм сайхан зүйлсийг бол мэдэрч чадсан байгаа. Нэрээ би бас хэлхээ мартсан байна түрүү. Одоо миний өмнө нь хүзүү байнга өвддөг. Тэгээд тэрнээсээ нөлөөлөд толгой байнга өвддөг байсан. Одоо тэр өвдөлт ерөөсөө байха болсон. За хаяа жоохон өвдөлтийн мэдрэмж орж ирнэ. Тэр үед нь би өөрлөгөө төвлөрөөд асуучдаг. Тэгээд хариулт нь ороод ирдэг. Тэгэл юу ухааруулах гэдсэн юм нэг юм ухааруулах гэдэг надад өвдөлт ирдэг юм байна шүү дээ ер нь гэж би ойлгосон. Тэгээд тэр ухааруулах гэдэг юмыг би гэж ойлгох хуурчангуу толгойн өвдөлт ор мөргөн болчихж байгаа байхгүй ямар ч хүчин хандах юм байхгүй. Өмнө нь болохоор би ерөөсөө өглөө босоод өвдөөстэй хүчин хандах юм угаад нэмэр байхгүй. Тэгээд ус сүүл рүүгээ хүчин хандах лаар орж байгаа байхгүй юу. Тэгээд ерөөсөө байнга лагаар микс амьдэрсэн. Одоо бол тийм хүчин хандах юм лаа энэ бүр мартсан. Сая чамаа хүзүү өгөхөр би бас нэг сая бодогдлоо. Миний бас нэг хүзүү өвжсэн гэж ярьсан. Сургалтын сохот яг нөгөө дээдс буугаад ирэхэд бас миний хүзүүг маань ерөөсөө өмнө хөдлөж байгаагүй тэр болчин шүрэнсүүд өмнө хөдлөхөд надад бүр өөр чихэн сонсогддог байсан. Час гэд. Тийм ингээ хүзүүний уян хатан байдал гэж ярьдаг шүү дээ, тэ. Хүзүү маань бүр ингээ уян хатан хөдлөөд өөрөө мэдлэх ингэж ингээ хөдөлж өгснөр одоо өвдөлтүүд бас аюух багасч ирд юм байл. Их санаа. Тэгээд би нэрээ юуг ойлгосон юм. Өмнө нь сургалтын сухаас өмнө би тийм сэтгэл хөдлөл ерөөсөө бүр байхгүй болсон байсан. Баярлах, гуниглах одоо ерөөсөө ингээд нэг төвшөнд очсон сэтгэл хөдлөл дээшээ доошоо юу ч байхгүй. Тэгэл жишээлбэл аюу хэцүү юм тохиолдлоо тий. Нэг амар уйлдаг кино жишээлбэл гарлаа хүн болгоо илж яхад би ерөөсөө уйлдаг ч юм уу. Амар баярмаар үйл явдал тохиолж байхад би ерөөсөө баярлдаг. Яг нэг төвшөнд очсон байсан. Тэгсэн чинь миний зүрх сэтгэл хаагдсан байсан юм байна. Тэгээ тэрийг олж мэдээд өөрөө тэрийг нээгээд сургалтын дээрээ бас бүх багш нартайгаа ингээм хамтраад зүрх сэтгэлээ нээгээд ирэнгуут тийм хүн амьд байгаа гэдгийг мэдэрэх юм уу? Гэт нэг тийм гоё аз жаргалтай мэдрэмж орж ирдэг тий. Эсвэл мэдтэй мэдрэмж орж ирдэг. Тэр чинь ерөөсөө амьд байгаагийн мэдрэмж юм байна шүү дээ. Яг зөвхний анзаарах бас аюух нэмэгдэх гэж би анзаарсан. Энэ одоо гадуур явж хахад хаяг юу унших ч юм уу те энэ сайхан тэнгэрийг нэг хараад ямар гоё юм бэ гэж бодох ч юм уу. Үүн анзаарахгүй байсан зүйлүүд аюух анзаарагдаж ингээд үзэгдэх болсон санагдаж байгаа. Тийм байлээ. Одоо хаяг хавар болоод ингээд мод дахиалж байгаа шүү дээ. Тэрийг харсан чинь бид нарыг ингээд хүчил төрөгч бид нарт өгөхгүйд ингээд ургаж штэ гэл амар хайр хүрээл. Өсгөн сонсож гайхах марч юм шиг. Өөрөө мэдлгүй хумсар тэлээд анзаардаг байсан энэ гоё ертөнцийн би ингээд сайхан жарах гэж ирсэн шүү дээ тий. Тэр зовлонгуудыг бодох гэж ирээгүй шүү дээ. Энэ сайхан бодол оюуна ингээд цэлмээж хумсраад хэлэх гэж ирсэн шүү дээ. Бас бодол бас их өөр болт юм байлээ. Надад бас нэг анзаарчихсан юм. Өмнө нь аюу их подкаст сонсдог байсан. Янз бүрийн юмнууд дагаал тий. Ерөөсөө хизээч чихвчнээс ерөөсөө салдаггүй байнга чихэнд чихвч байдаг. Тэгээл алхахч малхах гэртээ гэр орны цэвэрлэгтэй байнга л ямар нэг юм сонсдог. Сонсохгүй бол нэг нас хоцроод байгаа ч юм шиг. Нэг мэдээлэл авах хэрэгтэй гэж бодоодсан. Одоо ерөөсөө юу ч сонсгоод болсон. Чихэнд чихвч байхаараа бүр төвхтэй санагдаад тэрний оронд яг өөртөөгөө бүх юмыг ажиглаад зүгээр одоо байгаа орчин болон өөрийгөө ажиглаад тэгээд өөртөөгөө ингээ ярилцаад гэх юм уу те. Тийм дотоод руу өнгөйгөөд те. Дотоод руу өнгөйгөөд бүх асуудлынхаа шалтгаан шийдэл өдрөө ингээ өөрөөсөө асуугаад тахлаар бүх юм дотоос гарч ирээд дундаас гарч ирээд байгаа юм шиг. Тийм хэлбэртэй. Өмнө бас би янз бүрийн шийдвэр гаргахад аюух эргэлздэг байсан. Одоо маш их амар болсон. Ер нь дотоод руу өнгөйгөөл одоо яг энэ мөн үгүй юу гэд төвлөрөөд дотроо ингээ тунгаагаад бяцлахаар яг зөв замыг мань аюу гоё ингээ алхуурах ингээ зааж өгдөг болсон. Тэр нь бас бидний амьдралд маш хэрэг болох юм байлаа. Тэгэхээр яг эргэлзээ гэдэг юм байхгүй болчихдөг юм байлаа тий. Яг зөв тий. Яг дотроос хэлэнгуут тэр бол угаасаа л зөв юм ширэлзээгүй тэгэхээр өөртөө ихтэй болж ирж байгаа юм шиг санагдсан. Би юу нэргэлцээ аюу ихтэй хүн байдаг байсан. Бодлоод аяг хорж ирнэ эргэлзүүлнэ. Одоо ингээд бодохоор яг нөгөө зөв бодлыг маань энэ шүү гэд над бүр ингээд заагаад өгдөг юм шиг. Эрс эргэлзээ бол байхгүй болцсон гэж хэлж болно. Тэгэхээр амьдрал айгүй тийм гоё амархан юм шиг.
Нэрэл яг нэг тийм тоглоом тоглож байгаа хүмүүс юм шиг. Тэг нэг хэрэгэлзээ нэг хүн бодоод байх хэрэггүй. Энэ амьдрал дээрээ ингээд сайхан амьдралыг таашаага тий. Яг явах хэвээр зөв замаар ингээд сайхан яваад байхад амьдрал чинь ийм гоё илүү гэдэг. Шал өөр ертөнцид ороод ирсэн юм шиг санагдаж байгаа надад. За ингээд өнөөдрийн подкастыг маань шимтэн сонссон сонсогч та бүхэнд маш их баярлалаа. За нараад бас маш их баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Баярлалаа.